За миний хувьд бол энэ хуулийг бол дэмжиж байгаа. Тэгээд энэ эдийн засгийн байнгын хороогоор хэлцэх ёстой одоо чухал хууль бол одоо хилцүүлгийг явуулж байна. За миний ойлгож байгаагаар тухайн суманд бол нэг, хороонд бол нэг одоо ойролцоогоор 1-2 ийм албан зээлийн оршоо. Тэгээд зөвхөн гишүүдэд үйлчлдэг ашигын төлөө бус тэгээд гишүүдэд таньдаг. Тэгээд одоо том банктай харьцаад байхгүй. Одоо зээлийг шуурхаа гаргадаг. Зээлийн хүү бол банкнаас бага. Мэдээж бага байж яана тийм ээ. Ийм л гэж ойлгоод байгаа. Зөв. Тэгээд энэ бол одоо манай одоогийн Монголд бол одоо хамгийн хэрэгтэй байгаа л ийм л зүйлийг одоо ингээд бид хэлцээд яриад байгаа. Хууль санаачлагчид энэ хуулиа одоо зөв ойлгуулж Монгол банктайгаа зөв ойлголцож энэ хууль эрх зүйн хүрээнд нь одоо ингээд хилцүүлгийн явцад улам сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. За тэгээд энэ одоо нутаг дэвсгэрийн харьяаллаараа байгаа юу? Одоо тухайн одоо сумын иргэд гисэн одоо юутэй байгаа юу? Энэ дээр нэг хариулт өгөөч. Сум хорооны иргэд гэж байгаа юу? 4 номер. За. Санхүүгийн оршооны тухай хуулийн төслийн 15 дахь зүйлд бол оршооны гишүүнчлийн талаар бол зааж өгсөн байгаа. Гишүүнчлийг бол бид нар 4 бүлэгт хувааж үзэж байгаа. Нэгдүгээрх нь бол нэг байгууллагад ажилладаг, эсвэл мэрэгжил нэгтэй хүмүүс хадлан зээлийн оршоо байгуулж болж байна. Хоёрдугаарт нь бол нэг хотод амьдардаг хүмүүс ээж болж байна. Дараагийнх нь бол нэг хоршоо нийгэмлэг холбоонд гишүүнчлэлтэй ээж болохоор эсвэл нөгөө нэг дүүрэгт нэг хотод нөгөө үйл ажиллагаа эрхэлдэг хэлбэрээр гэсэн байдлаар 4 ангилж үзэж байгаа. Нутаг дэвсгэрийн хувьд ч ажил мэргэжлийн хувьд ч байгаа үйл ажиллагаа эрхэлж байгаа хэлбэрийн хувьд ч байгаа. Бүх боломжийг бол нээлттэй тавьсан байна.